Гэп авчихсан дээ ингээд үеийнхэн бүгдээрээ сургуульд яваад хичээл хийгээд ингээд шинэ найзуудтай болонгууд би яг ингээд ганцаараа үлдээд байгаа юм шиг мэдрэмж авсан л та. Би жоохон хийцгүй байна. Би нэрээ сургуулаа тэнцэхгүй бол яана. Тэгэл би ингээд их сургуульчгүй юу ч хүн болж үлдэх юм бах та гэж бас хэсэг ямарсан. Тэгээ гэрийнхэн ч гэсэн ингээд ер нь сургууль хоёулч яхаарэ. Чи ингээд гээл одоо нэг хамаатнууд ингээд бас хэлсэн шүү дээ. Танаа хүн чинь ингээд сургууль сурах байгаа мó. Нөгөө манай Монголд ингээд заавал 10 жилээ төгсөө шууд сургууль сураа. Тэгэл ажилд орохдаг. Тэр цикл одоо ингээд хамгийн аюулгүй бөгөөд энгийн цикл тэрийг ингээд зөрччих юм бол нэг тийм одоо гажуудуулах юм бол тэр чигтээ нэг буруу явах гэж байгаа юм шиг те тгийж хүлээж авдаг болохоор яг ингээд хамгийн энгийн аюулгүй гэдэг замаар нь ингээд одоо аав ээж маань тэр эмээ хүмүүс тэр явцсан болохоор намаагаас тэгвэл гээд те хамаатнуудаас тэгэх гээд тэнгууд нь үгүй тэгээ хүмүүс чинь цаг хугацаатай те хизээж сурж болно хизээж ажиж болно тийм болохоор ингээд залуу байгаа тусмаа л их юм сонирхоо сурж мэдэж үзэх юм бол цаашдаа илүү л их юм хийж бүтээх байх гэж боддог. Сэмцано намайг Номонбилэг гэдэг. Би одоо 18 настай. Тэгээд сая 12 дугаар ингээд төгсөөд gap year аваа. Дараа жил их сургуулийнхаа үйл явцыг бэлтэнгээ. Хажуугаар нь berry book хийгээд гүлээлний баглаа хийж зарж борлуулж байгаа. Би эхлээд нөгөө нэг зунжангаа ажил хийгээд би бараг 10 гаруй ажил хийж дурсан баха. Тэгээд ер нь ингээд өөрөө юм хийвэл ямар сонирхолтой юм ингээд Facebook-ээр ингээд цэцгийн зар хараад цэцэг бөөндөж аваад 9 сарын 1-нд баглаа заруул амар мөнгө болох юм байна гэж бодоод тэгэл ингээд шүн бараг ингээд 8 саржангаа тэрэндээ бэлдээд ингээд баглаа тэгээд цэцэг судлаа тэгээд цэцгээ аваа тэгэл ингээд шүнжэнгөө баглаа нэгний өглөө зарах гад. Тэгээ ер нь л хэцээсэн. Тэгээ би зүгээр таньдаг мэддэг найзуудтай бараг ангийнхандаа бүгдийг зарсан. Тэгээ манай ангийн багш миний бүх цэцгийг хөдлөж авсан. Тэгээ манай анги надаас аваад багшд бэлгэлээл. Тэгээл ер нь би хийгээл багш аваад нэг юм болж өнгөрөөд. Тэгээ ер нь цэцэг ер нь ингээ хүн дэх гоё юм байна. Тэгээ бодож байгаад арай өвөрмөд тэгээд ингээд амттай гоё болохыг гэж одоо тэгээ гүзэлсний баглаа хийж эхлэе гэж бодсон. Гүзэлсгийн эхлээд багэлж үзээд тэгсэн чинь би ер нь жоохон амар дэжгүй харагдаад би ер нь нэлийн жоохон авьяастай байна да жоохон мэдрэмжтэй байна да гэж одонгуудаа ер нь тэгээд гүдэлсэндээ баглаа хийхэлсэн. Зүгээр л ингээл угаасаа л баяр яслаар авч байгаа хин нэгнийг баярлуулах гэж байгаа тийм юмд ингээд зориулж хийж байгаа гэхээр өөрөө ч амар гойс хүмүүс ингээл манай ээжийн төрсөн өдөр болж байгаамаа манай охины төрсөн өдөр манай багшийн ийм баяр болж байгаамаа тэгээ авч байгаа гингүүд нь ингээл тэр хүн чисэн гоё өнөөдөр ийм гоё баярт мөч юм байна тэр мөчнөнд нь би яас ингээд оролцож байгаа нь надад амар гоё санагдаад тэгээд хийхдээ амар тийм жаргалтай хийдэг болоод тэгэл за би өөр нэм юм хийх гоё юм байна ингээ зүгээр цагийн ажил хийснээс илүү нэг надад амар одоо тааламжтай гэх юм уу ерөөс тэр нь ингээл стресстэй янз бүр болоод байгаа юм байхгүй амар жаргалтай хийгээл хүргэж өгөөл тэр хүмүүс нөө ямар гоё стек баярлаа гэдэг үгэнд бүр ингээл амар гойлдог. Гэрийнхэн бол мэдээж амар тусалдаг тэгээл амар хөрхөн ингээд хэрэгтэй заримдаа ингээд шоколада ч юм уу, кокс мокс зарим нэг хэрэглэгдэхүүнээ ингээд аваагүй дээ шууд имэйл гослол. Тагаас дэлгүүр ороо тийм юм авчаарай. Би ингээд гүзэлсгээ аваад очиж ингээд тийм хөрхэн аваа бэлдэж мэлдсэн. Тэгээ гэрийнхэн намайг ингээд юу ч хийсэн. Би ингээд gap авах шидрээ хүртэл ингээд шууд өөрөө гаргацсан. Би нэг Монгол сурах сонирхолгүй байна. Би ингээд өөрөө бэлдэж байгаа гадагш явчих. Та хэд өгч үтнэс чи тэгэл ингээд бүхэн дээр дэмжиж хүлээж авч байгаа. Тийм болохоор нь тэгээд би тим юм их байгаа юм их. Тэгэл 100 гэсэн би бараг нэг онлайн шоп эхлүүлээ бас тампураа. Тэгэл бас гэрийнхэн за зүгээрээ өөрөө мэдээд ингээ хийж байгаа бол зүгээр тэгэл би байнга л ингээ тим юм хий, ийм юм хий. Бараг тим юм хий зараа ингээ тгийгээл байнга тэгдэг. Шинэ үеийн хүүхдүүд Instagram ингээд айгүй их ашиглаж байгаа шүү дээ. Тэгээ ингээ сонирхолтой юм дуртай. Тэгээ хүмүүс угаасаа ингээд нэгэндээ бэлэг өгөх амар дуртай. Манай ялангуяа монголчууд надад тэгсэнд ингээд гоёмсог юм дуртай, хүнийг баярлуулах дуртай, өөртөө баярлах дуртай. Тэгэл яг тэрэн дээр нь дөрүүлж шүү дээ. Яг ингээл шууд Instagram өөрийнхөө аккаунт дээр ингээл стори гээл баяр болч та нар ингээд зүгээрээ харгаа юм авч өгөөч гээл те. Манай пэйж руу ороорой гээл шууд өөрийнхөө Instagram дээр одоо найзуудтай ч юм уу иргэн тойрныхоо хүмүүстэй санал болгоод гүнж түүгээд охид цалаа эмэгтэйчдийн төрөөмс байгуулга гэдэг. Энэ төвд би болохоор 8 дугаар ангиас хойшоо гэхээр 10 хэд тахаас хойшоо төслөх нэг одоо 4-5 жил ажиллаж байгаа. Тэгээд тэдний broadcast гэх подкастыг хөтэлдэг. Тэгээд тэнд бас нөгөө нэг манлайлалын хөтөлбөр гэж байдаг. Тэгээд охтынгийн ингээд охтыг чадахжуулах хөтөлбөрүүдэд амар их явдаг гэсэн юм. Тэгээд business girls гэдэг ингээд бас бизнес хийдэг. Яг миний үеийн тэнд анх ингээд явж байхад надаас жоохон бизнес хийдэг охтууд handmade бүтээлүүд хийдэг. Тэгээд бүр 16 тагаас эхлээ бэкри хийгээд одоо бүр ингээд цэгтэй болсон их хүртлээдэг байхгүй. Тэгээд тэр хүмүүсээс амар урам ингээд
би ч гэсэн болох юм байна да. Тэгээ ер нь бол ихэнхдээ ингээд хүүхдүүдэд одоо ингээд гарын мөнгө ч юм уу хэрэглээний зардал амир хэцүү дээ шүү дээ. Байнга ээж аваас авах хэцүү. Тэгээ ер нь бол ингээд жоохон санаа зовоод идэг. Тэгээ надтай адилхан тийм бодолтой амар олон хүүхдүүд өөрснөө ингээд бүтээл гаргаад тэрийгээ ингээд бизнес болгоод тэгээ ингээд тийм бүр ингээд гүнж төвдөр байгаа тэр хөтөлбөр ингээд оролцоод бөөндөө ингээд клуб болоод одоо бизнес гэрсгээ клуб болж явж байгаа байхгүй. Тэгээл нэгэнтэйгээ туршлага мэдлэгээ солилцоод тэгээд ихэд маань ингээд гүнж төв ингээд дэлгүүр болгоод ингээд одоо нэг хэсэг гаргаж өгөөд тэгээд тэн дээр ингээд хүүхдүүд ингээд өөрсдөө бараа материалаа зарж борлуулдаг. Олон хүмүүсийн туршлага, мэдлэг тэгээ дэмждэг одоо зүгээр дээ болондоо чи залуу байна те харин ч ингээд юм хийгээ явж байгаа чинь зүгээр гэртээ суугаад уцаа үзэхгүй байгаа чинь болж юм штэ гэдэг үгнүүд айгу гоё исэн. Тэгээд яг ихэнх тохиолдолд манай найз нар ингээд за чи одоо 8 ч боллоо тэрэндээ бүр чамтай хамт бүр хичээд байна гэх юм л болохоор энийг тгий заргуу тэрийг ингэхүү гэж чаас бүр хичээд байна гэдэг жисэн. Тэгээд ах нар бол хамаатны ах махнаар бол тэгдэж штэ бараг хин чирэггүй юм чи наа чи нэг 40-50 мянгаар төгрөл хүн аваад тэгэл чи наанаас юу сурах юм гэд амир тэдэг. Гэхдээ юу ч хийсэн бараг нэр жижигэн богцаарсан ч хүнээрээ тэрнээс юм сурд юм байлээ. Яаж зарах уу, яаж борлуулах уу, яаж хүмүүстэй зөв харьцах уу гэд тийм болохоор ингээд ер нь хүүхэд ч гэлтгүү те ингээд нэг жоохон охин юм хийж байгаа болчиндоо гэж хүмүүс амир тийм хандлагаар ханддаг. Гэтэ миний бодлоор бол ингээд хэдэн насны хүн юу ч хийсэн тэрнээсээ амир их сурдаг, суралцдаг. Тийм болохоор ингээд заавал те өөр чинь таалагдахгүй байлаа. Энэ хүн юм хийж байгаа мэнэ гэж орхичих хэрэгтэй гэхгүй ингээд те заавал чибэл гэл ингээд угаасаа л амир өөрийгөө яйдаа юмаа яаж хийдаа гэд депресстэй хэцүү байхад нэмэлтээр тийм үгнүүд ороод ирэхээр жоохон шантрах гад идэм билээ. Би ер нь жоохноосоо нийгмийн чиглэлээр явна гэж амар хүссэн. Би сэтгэцэж болно гэж бүр ингээд төсөн ярьсан. Тэгээ яг төсөн чинь сэтгэл зүйчээр бит яваа гэдэг гэрхнаас ингээд хүсэлт ирээ. Тэгээ ингээд амар удаа ярилцаа. За олон улсын ярилцаагаар явъя те. Ингээд одоо ус хоорондын янз бүрийн юм гээд за чи угаасаа яриа нийгэмдээ сайн юм чинь тэгья гэд тэгээ сүултээ бодож жагаад анхуу ер нь бүтээдэг мэргэжилтэй байх хэрэгтэй байна. Тэгээ манай Монголд ялангуяа одоо нийгэм ингээд юм бүтээдэг, юм хийдэг хүн хэрэгтэй байна. Одоо ингээд ярддаг, борлуулдаг нэг өөр газараас авчраад энд ингээд яаж байгаа одоо дамалж байгаа үйл явц гэх юм уу тэр зүйл чинь ингээд баялаг биш юм байна. Баялаг бүтээдэг мэргэжил. Тэгээ инженер барилгач ингээд боддоггүй гэсэн чинь би өрөөсөө аль нь сонирхолтой биш, аль нь ч миний одоо ингээд одоо чадвар хүрхээргүй. Тэгээ сонирхолтой зүйл маань биш болохоор тиймээсэн. Тэгээд одоо болохоор би үйлдвэрлэлийн менежмент гэдэг мэргэжил сонгосон. Манай ах санал болгосон байхгүй. Бид нар 50-ны өдөрлөг дээр очиж сургуулиудаа уулзаа явж исэн чинь яг тийм мэргэжлээсээ. Тэгээд энэ мэргэжлийн юу нь яадаг вэ гэсэн чинь ингээл үйлдвэр ингээд яаж баригддаг. Тэгээ ингээ үйлдвэрийн үйл явц мовцсон ингээд судлаад тэрүүгээр төгсөө гарч ирнэ гингүүд манай Монгол бас одоо нэрээ дөнгөж ингээд одоо хөгжихгөө явж байгаа орон тэнгүүд үйлдвэр одоо үйлдвэр баригдаад үйлдвэр ингээд сайн ажиллаад эхлэх юм бол ер нь л баялагтай орон хөгжих юм байна, болох юм байна гэж бодсон болохоор би энэ мэргэжлэрээ сураад төгсөөд жижигхэн ингээд одоо гүзэлгнээ ч юм уу эсвэл арай өөр зүйлийг ч юм уу ингээ үйлдвэрлэлээ гаргаад өөр хүмүүсийг ажилтай болгож чадах юм байна. Тэгээ Монголдоо ингээд тэгээ их орондоо юм бүтээж чадах юм байна. Тэгээ одоо ер нь ингээл найзуудтайгаа ч юм уу эргэн тойрны хүмүүс бүгдээ гадаж явцсан. Тэгээ ингээд буцаж ирэх үү гэхээр бараг л ирэхгүй дээ гэдэг байдлаар хандж байгаа болохоор би ч бас өөрөө бараг би ч гэсэн явал ирэхгүй байх таа гэж бодсон ч гэсэн бодож ирсэн байгаа. Тэгээ яг ингээд өөр юм хийж үзээд хүмүүстэй харьцаад тэгээ би ингээд бараг зах мах руу бараг орж үзээгүйсэхгүй юу. Наран туул зах ингээл тэгээ бараа материалаа арай хямдхнаар ингээд шормор янз бүр юм баглаагаа авахын тулд ингээд бүх дэлгүүрээр ингээд Улаанбаатартаа бүх ингээд үнцэг булангаар орж байгаа штэ. Тэгээл явж байхдаа хүмүүстэй танилцал юм ярихаар энэ хүмүүс ингэж зард юм байна, ингэж борлуулт юм байна, иймэрхүү байдлаар ажилтдаг юм байна. Хэрвээ энийг нь жоохон дэмжиж өгөөд өөртөө хийдэг байсан бол арай илүү болох юм байна да гэж бодож эхлээд тэгээ үйлдвэрлэлийн менежмент гэдэг мэргэжлэр сургаар болсон. Ямар ч хүн цаг хугацаатай өөрийнхөө цаг хугацаанд юм хийж бүтээдэг. Тэгээд зүгээр л хажуудаа байгаа хүнээ ингээд те ингээд чи юу хийх гээд яах гээд ингээд одоо нэг шахахын оронд ингээд те хүлээгээд чи ямар байна, иймэр байна гэж ярилцаад тэр зорилт нь хүн болгол нэг зорилт байгаа шүү дээ. Эсвэл үед ингээд яг тгий санагдаад байгаа ингээд яг миний үеийнхний яг дөнгөж төгсөө гараад ирчихсэн найзууд юм маань те хийг нь ингээд хүсээгүй мэржлэрээ сурж байгаа надаас амар харамсалтай байхгүй юу. Тэгээ би ч гэсэн уг нь ингээд яг сэсвэж болондоо гэж бодож байгаа л яг л ингээд яг сураад явахын алдад ингээд за сэтгэлзүйч арай биш юм байна. Би өөрөө нэг чадхааргүй юм байна. Арай өөр юм сонирхож судалж үзье гэж бодоод мэрлээс ингээл сэлж байгаа. Тэр ингэсэн гэдэг үг бол ялангуяа амар их ингээд бидэрт ирдэг. Одоо ч гэсэн ингээд хүмүүс нэг дэжгүй байгаа гэх баг л та. Гэтэ ингээд яг ингээд өөрийг нь биш яг өөрийнхөө дараагийн зүгээр л
нэг тийм яг тоглоомоор ярих юм бол өөрийгөө ингээд хүүхдээ ингээд тоглоом гингүүтээ тэрийгээ хөгжүүлээд тэ өөрийнхөө хүссэн дүрийг бий болох гэдэг. Яг ингээд хувь хүн энэ хүн амьдралтай тавилантай биш. Энэ хүн миний замаар, миний сонгосон замаар, миний чадаагүй зүйлийг чадах хэвээр. Тэгээ би яг ингээд сайн сайхан хэлчихэж байгаа юм л та. Надад сайхан амьдраасаа гэж эцэг эхнүүд хүсдэг. Гэтэ надад бол ингээд яг л өөрийнх нь амьдралаар биш, өөрийнхөө чадаагүй амьдралаар амьдруулах гад төвчлээд байгаа юм шиг санагддаг. Тэгээд ихэнх тохиолдолд ч гэсэн ингээд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайн ярилцж хүүхдүүдийн тэр асуудал тэгээд мэрэгжил сонголт тэг ирээдүйн амьдрал зам гэдэг зүйл чинь ер нь л эхлэлтэй яг ингээд 12-оор төгсөж байгаа эсвэл 1-р курсын үед одоо яг 16, 17, 18, 19 нас гэдэг бол ингээд яг хүн бол хаашаач явж бол яг ингээд эзэгтэй мөчтэй нэг эргүүл буруутвал тэр чигтээ доошоо ч юм уу тэгээ тийм болохоор яг тэр үед нь ингээд хүчжилж биш гэтээ бас нэг тийм хит давраагаад амар ажиллахгүй баланс нь бариад тийм ярилцах хэрэгтэй юм санагддаг. Өөрөө мэдэх байлгүй дээ. Өөрөө болчих та охиндоо итгэж байна. Тэг би ном нь охиндоо итгэдэг штэ гэдэг ээж маань үг ингээд надад амар уран болоод нэрээ ээж надад итгэж байгаа. Би ингээд алдаж одоо ингээд буруу замаар явчих үү дээ, алдчих үү дээ. Тэр хүн надад итгэсэн штэ. Тэр хүн надад хүссэн юм маань хийх боломжийгүйгээ тахад би ингээд давраад ч юм уу эсвэл ингээд тэг шоудж бовд янз буруулаад ээж болохгүй дээ гэж боддог. Супер Баатар гарч ирэл кинонд дэр ингээд авраал гоё ойлгоод штэ. Тэгээд ер нь бол тийм юм байхгүй. Тийм болохоор өөртөө аврах энэ нийгмийг аврах бааtruуд нь өөртөө учраас одоо ингээд өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гарт байлгаад ирээдүгөө өөрийнхөө гарт байлгаад тийм амьдралынхаа сонголтыг өөртөө хийцгээгээрэй л гэж хэлье.